Аз жаргал. Хүн бүхний энэ амьдралын чин хүсэл, утга учир, мөн чанар. Бид гагцхүү аз жаргалтай амьдралыг л хүсч, түүний төлөө амьдарч, ажиллаж, тэмцэж, бас тэмүүлдэг. Хэн нэгнийг хүлээх, очир дараалал зогсох, замын түгжрэлгээд энэ бүхэн цагийг үргүй зарж, энэ хэрээр өөрт ирэх боломжууд алдагдаж байдаг учраас бид бухимдаж, сэтгэл ханамжгүй, тайван бус болж, улмаар аз жаргалын хэмжүүр доголдож эхэлдэг билээ. Аз жаргал бол үнэндээ амар амгалан байхын нэр. Харин тэр амар амгалан аз жаргалтай амьдралын үзүүлэлт юугаар хэмжигддэг вэ? Аз жаргал гэдэг бол хамгийн түрүүнд эрүүл мэндэл байдаг гэж байна. Сэтгэл хамгаалсан тайван бүх цаг хугацаагаа өөрөө мэдэрч чаддаг, тэрийг төлөвлөж чаддаг. Бүхэл гаргийн юм дээрээс эрүүл мэндийг ихэнхдээ ойлгож мэдээж найз нөхөд тэгээд гэр бүлийнхнээс аль мэддэг гэж бодож байна. Ийм сайхан газар бол одоо хүмүүс аз жаргалгүй амьдрна гэдэг нь надад бол санаанд буухгүй л. Аз жаргалын хэмжүүрт IT-гийн нөлөөлөл. Зөвхөн цахим дотор явж байгаа энэ цахим үйлчилгээ ер нь IT-чих интернет чих гэдэг юм маань өөрөө аз жаргалын индексийг бий болгож байгаа юм. Төрийн үйлчлэгээнүүд байна шүү дээ. Одоо янз бүрийн лавлгаа, тодорхойл, дээр нийгмийн даатгал, гэх мэтлийн бүгдийн төртөө байнгын холбогддог, тусгай зөвшөөрөл, лиценз. Эдгээр энэ асуудлуудыг хэрхэн зэгцлэх вэ гэдэг энэ асуудал гарч ирээд энийг ямар байдлаар автоматжуулж хийх үү гэдэг асуудал гарч ирсэн. Цахим засаглал. Цахим засаглал нь төрийн үйлчилгээг эргэд оролцогч талуудад төргийн шуурхай хүргэх, тэдний хоорондох хамгийн үр ашигтай байнгын харилцааг бий болгоход мэдээлэл харилцааны технологиг ашигласан харилцаа юм гэж тодорхойлогддог. Тэгэхээр Монгол улс маань гүрж болон Эстоны загварыг одоо хийх чиглэлдээ бас залуучуудаа явуулсан. Тухайн үед миний бие болон үндэсний дата төвийн захирал инх бол бит хоёр хамт гүрж улсад очиж энэ туршлагыг судалж исэн байна. 16 байгууллагын интернетээр бүх юм хийдэг юмыг танилцуулсан. 16 презентац үзүүлсэн. Аднаас харахаараа бол вебсайт л үзүүлээд байгаа шүү дээ. Тэгээд тэр вебсайт руу ингээд тактикаа орохоор конопод харахад ингээд одоо юм татвараа төлцдөг. Иргэнийхээ мэдээллийг олоо харцдаг. Эрүүл мэндийнхаа мэдээллийг харж байгаа. Төрийн имлэгүүд. Төрийн имлэгүүд дээр тэр имлэгт үзүүлээд энэ имлэгт үзүүлэхэд хоорондох мэдээлэл нь зөрдгөө байхгүй юу? Өөрөөр нэг л мэдээлэлтэй байна гэсэн. Гүржийн том ололт амжилт нь юу вэ гэхээр энэ технологийн салбарыг ашиглаад улсынхаа бүтээмж болон иргэдэд үйлчилж байгаа үйлчлэгээний салбаруудыг илүү өргөгөөжтэй болохын чиглэлд анхаарад тэгээд дандаа технологийн шинжилгээг хийсэн байдаг. Тэгээд технологийн шинжилгээний одоо гол нарийн утга учир нь юу үндэ гэдгүү гэхээр үндсэндээ хүний хөдөлмөрийг багасгах, танд одоо хийж байгаа цаг завыг хэр их хэмнэж чадж байна. Энэ бол автоматжуулалт гэж ойлгож болно. Дэлхийд дахин амьдралын зорилгыг хэрэгжүүлэхэд технологийн дэвшил асар их нөлөөтэй гэж үздэг нь гүрж улсын манай орныг бодвол ядуу буурай, байгалийн баялаг муутай хэрнээ үүнийг хийснээр асар их хөгжлийн түлхэц хөшүүрэг болсноос тод харагджээ. Эстон улсад захим засаглалыг хөгжүүлсэн тэр туршлага өнөөдөр дэлхийн номер 1 захим засаглалыг хөгжүүлсэн орн байгаа. Эстон улсын цахим засаглал дэлхийд дээгүр байр суурь эзэлдэг. Тэд санхүү мэдээллийн бааз, боловсрол, эрүүл мэнд, улсын бүртгэл гэсэн 4 том мэдээллийн санг үүсгэж чадсан юм. Өнөөдөр бид дэлхийд 7 тэрбум хүний мэдээллийг цаашаа хэлбэрээр хадгалах гэж үзэх юм бол байгалийнхаа хичнээн хэмжээний модыг бид бүрэн дараа хийх үү. За технологи ашиглаад бид одоо бага технологиор одоо жишээлх юм бол энгийн флаш диск ба шүү дээ. Флаш дискэн дээр одоо таны бүхэл амьдралыг тэр чигт нь хуулаад өгч болох ийм одоо том давуу талыг технологиор авчирсан байна. Судалгаанаас үзэхэд 2015 оны 12 дугаар сарын байдлаар гар утас хэрэглэгчдийн тоо 3,68,156 бөгөөд үүнээс 1,927,797 ухаалаг утас хэрэглэж байна. Интернет хэрэглэгчийн тоо жил ирэх тусам өсч 2013 онд 840,000 байсан бол 2014 онд огцом өсч 1,962,000, харин 2015 онд 2,430,000 хүрсэн үзүүлэлттэй байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хялбарчилж төр иргэдтэйгээ илүү ойр болсон нь 11 төвийн ажил байлаа.
Технологи хүмүүсийн амьдралд бодит нөлөөгөө үзүүлж эхэлжээ. Тэд олон цагаар биш, хэдхэн минутанд ажлаа бүтээж чадах болжээ. Төрийн үйлчилгээг зөвхөн түц машинаар дамжуулан 11 үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд л тухайн жилдээ мөнгөн дүнгээр тооцвол 7 тэрбум төгрөгөөр тооцогдох үр ашгийг үзүүлсэн. Шинийг үндэсний дата төв нь 2015 оны 4 сард хүлээж авснаас хойш хөгжүүлэлтийг нь ялангуяа энэ байгууллага дотор мэдээлэл технологи хөгжүүлэлт хэлсэн бүр хөгжүүлэлтийн хариуцаад явж байгаа. Тэгээ одоогоор 19 ширхэг үйлчилгээ яг идэвхтэй ажиллаж байгаа. Агаад түцийг хийцэн юм бэ гэхээр ядаж ингээд иргэдийнхаа цаг хугацааг хэмнэсэн байхгүй. Одоогоор өдөрт 5-7 мянган хэрэглэгч сэргэлдэг байна. Нийт 109 төс машинаар. Төс машинаар үйлчлүүлж үтсэн хорон орны тодорхойлт гэж лоочер дараалал амрал авч байгаа юм л да. Төс машин хаасаагүй болсон байна. Өвгдийнхээ мөнгийг авахгүй нэг ашиглаж ирсэн та. Цаг хугацаа орохгүй юм билээ хамаархан. Цаг алдаа тэнд дугаарлаж ингэж ямар шаардлага авах түүц машин дээр очиод өөрийнхөө хүссэн хэрэгцээтэй зөвлөе ерөөсө минутын дотор гаргаад авч байгаа. 2000 онд бол тэтгэвэр авах гэж яаж бадардаг байдаг. Зарим нь муу учраас явж чаддаг айдаг гаддаг. Тийм учраас одоо ч юм бол тэрийг бодох юм бол ерөөсө маш сайхан болсон. Үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлэх тусам үр ашиггүй зардлаа бууруулж иргэд мөнгөө хэмнэх боломжтой болж байгаа юм. Үүнээс Монгол улс цахим засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нэлээд дэвшилттэй байгаа нь харагдаж байгаа билээ. Цахим засаглалыг G2C буюу төр иргэн хооронд, G2B буюу төр байгууллага хооронд, G2G буюу төрийн байгууллагын хооронд, G2E буюу төр ажилтан хооронд гэж ангилдаг. Төрөөс эргэн түргэх үйлчилгээний хүрээнд түц машиныг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд харин төрөөс төр рүү чиглэсэн үйлчилгээнд камерын торгуулийн систем, замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем зэргийг дурдж болно. Тэгвэл иргэдээс төрд чиглэсэн үйлчилгээний хүрээнд санал гомдлыг 11 төвөөр дамжуулан авдаг болсон. Харин төрөөс байгууллагууд болон иргэдэд цаашлаад төрд өөртөө чиглэсэн ажил бол нөөтөс төсөл буюу нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем болж чадсан юм а. Монгол улс маань 98 оноос хойш нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэглээд эхэлсэн байдаг. Тэгэхээр яг үүндээ нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн эцсийн эргэлгч төлөлт гэдгийг саяхнаас иргэд маань ойлгож эхэллээ шүү дээ. Нэг малчаал бид нар интернетээр тавиулъя гэж байгаа юм. Яац юм бэ гэсэн бид нар нөөдөөсөө 2% авъя. Бид нар тэр суглаанд ч оролцъё. Тэр өдөөний бид нар ч бүр одоо нэг ноутбуктай болохоос овон дээр шүлжээ өрдөг тий. Тэгэхээр зэрэг одоо тэгэл бараг л овон дээрээс нэт дараал байж юм санагдчих шүү дээ. Заавал төс хөрөн газар гэлтгүй хөдөө орнотын хүмүүс зөндөө азтан болж байгаа. Засгийн газраас гаргасан нөөтийн байранд гарсан шийдвэрийн дагуу манайх хэрэгжүүлэх өдрөөс эхлээд одоо нөөтийн баримтыг үйлчлүүлж байгаа иргэдэд тогтмол өгч байна. Баримтыг бүл хүн болгон авахыг хүсэж байгаа. Яг л бид 2% буцааж авах учраас бүх хүн тааламжтай сайхан байгаа. Манай байгууллагын хувьд бол хүмүүсийн нөөтийн системийг маш тааламжтай хүлээж авч ирсэн. Тэгээ манайх бол 3 сарын 1-ээс хойш нөөтийн системийг ингэж нэвтрүүлж эхэлсэн байгаа юм. За иргэдийн итгэх оролцоо ингээд нэмэгдэх тусам технологийн хөгжлийн доголд тулгуур суурилсан баазын мэдээлэл маань ингээд томорж идэг ийм жишээнүүд харагдаж байна. Нөөтийн баримтын аппликейшнийг бол ашигладаг. Өөрийнхөө сарын хэрэглээ хэмж байгаа ч юм уу те. Юунд би мөнгө зарцуулдаг юм бэ? Юунд дэмий мөнгө зарцуулж байгаа яг бас нэг санхүүгийн өөртөө нэг бүртгэл хийгээд. Тэгэхээр энэ техникийн энэ мэдээллийн зам хөгжих гэдэг бол биад нь маш хэрэгтэй юм байна шиг. Нормал хөгжиж байгаа. Санхүү эдийн засгийн салбар дээр хамгийн түрүүнд төр талаас харахаар татвараа зөв хурааж авдаг байхын тулд нөөтөөс гарсан. Тэгэхээр нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем, за мөн нэмэгдсэн өртгийн албан татварын энэ хууль хэрэгжснээр төрд бол галт эдийн засгийг бууруулах буюу сүүдрийн эдийн засгийг буураад иргэдийн оролцоотойгоор бүртгэх томоохон механизм бий болчихж байгаа. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь иргэдэд айл өрх бүр санхүүгийн боловсрал эзэмших юм томоохон боломжийг бүрдүүлсэн. Санхүүгийн боловсрал гэдэгт та өрхийнхөө орлогыг хичнээн төгрөгийг юунд зарцуулж байна. Цаашдаа юун дээр хэмж болох уу гэсэн санхүүгийн тооцоол хийх анхан шатны мэдээлэл авч яана гэсэн. За хоёрдугаарт нь төрөөс олгож байгаа урамшуул айл өрх болгонд орлого хэлбэрээр очих 2% одоо урамшуулал дээр нь суглаанд оролцох энэ боломжоор иргэд маань орлоготой болох энэ боломжийг бүрдүүлж өгсөн байна.
За 3 дугаарт нь аж ахуйн нэгжүүд маань электрон хэлбэрийн цаасан баримтыг ашигласнараа аж ахуй нэгж хоорондоо цаасан хэлбэрээр баримтыг илгээж нэгтлэн бодох бүртгэлийн тэр зардал мөн эрсдлүүд маань хэд ихэн буурсан ийм сайхан үзүүлэлтүүдийг за төр иргэд аж ахуй нэгжүүдэд маань ингээд үзүүлээд байгаа ийм л үр дүнгууд гараад байна да. Би 6 сарын 25-нд хаа зэцэгтэй ажилтны Японд дэлгүүрээд штэ. Тэр дэлгүүрт ороод 35 мянган төгрөгийн бараа авцсан. Тэгээ тэр суглаа маань хонжир очсон байсан. Баянцэлийн утасны төлбөр хийсэн 32 мянга хэдэн зуун төгрөг байлаа. Утасны төлбөр хийгээд тэр баримтаас очсон байна. Дүүхээ 2 худалдааны төгөөс 3750 төгрөгийн худалдаа авалт хийсэн байсан. Урд нь бол яг нөөтийн баримтаас мөнгө хотон чинь яг үнэхээр бодож яваагүй. Эхлэлгүүрийн тэнд явж бас уцтдээ. За та дөрөв сарын атсан болсон шүү гэ. Итгэхгүй хүн чинь Аздан боллоо гэсэн мэдээлэл ий баримт дээр өөрөө бүрээд ирсэн байсан. Одоохондоо бол яг мөнгө төгрөгийн хягтар зацуулаагүй. Айгүй бодоол төлөвлөд байж лээ. Төлөвлөсөн ажил маш их байгаа учраас. Ингээд аздан болсон цаг баяртай байна. Ард иргэдмийн нэгээд одоо ээ баримтаа бүртгүүлээрээ аздан болох нь үний юм байна. Би аздан болсон шүү. Битгий хоошоо тавиараа дордоор нь бүртгүүлээрээ гэж хэлмээрээ. Дээрээ бас аздан болцоогоорой. Аз гэж бас хүн бас байдгийн байна шүү дээ. Гэж хэлмээрээ дээ. Аздан болох нийт улсуудаа энэ суглаанд оролцсон төлөө итгэлтэй байгаарай. Суглаа бол үнэн байдгийн байна. Ээ баримтаа ер нь байнга авч байгаарай. Тэг хүнд аз гэдэг юм байдаг юм байна. Бүгд хожоороо гэж хэлээ. Аз хүсье гэж. Төрийн үйлчлэгээнүүд нь бүгдөө юу вэ? Одоо цаасаа хэмнээд тэ мөнгө хэмнээд электрон байна. Иргэн юу электрон системийг аваад цаг хугацаагаа хэмнээд аж аргалтай гэдэг юм уу? А программистууд нь Монгол инженерүүд байгаад юу тэр хэмжээгээрээс чадварлаг байл гэж одоо юу хүсье та. Улсын төсвийн бүрдүүлэлт жил бүр 100% бүрдээд байдаггүй. Харин энэ жил 100% байтугай давуулан биелэгдэх багтам хэрэг тохиох энүүхэнд байна. Улсын төсвийг тэд 120 тэрбум хүргэнэ гэж амласан бөгөөд одоо энэ хэрэгжилт 96% байгаа билээ. Жил дуусахад дахиад 4 сарын хугацаа бий. Энэ хугацаанд 120 тэрбумдаа хүрээд зогсохгүй. Түүнээс ч илүү байна гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Ургамал ургахыг тэмүүлдэг шиг хүн төрлөختний зорилго бол үхэх хүртлээр өсч хөгжиж амьдрах. Технологиг хэдий чинээ хөгжүүлнэ. Төдий чинээ дахин хизээж давтагдшгүй, тасралтгүй урсах, хязгаарлагдмал нөөц цаг хугацааг зөв хуваарлаж чадна. Энэхүү боломж мэдээллийн технологиор дамжин бидэнд нээгдэж нэгэнд чадсан төдийгүй цаашлаад илүү их баялаг түүхийг бүтээх эрен үе бидний урд зурааж байна. Альва ажлын амжилт хамгийн гол нь зориглон эхлүүлэхтэй бий. Нэгэнд эхлэж чадсан ажил цааш төлөвлөгдөн үргэлжлэнэ. Цахим засаглал хөгжиж байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Аз жаргалын хэмжүүрт IT-гийн нөлөөлөл